За. За энэ ногооны талбай гэсэн. За энэ А, энэ Б, энэ Е, энэ F, энэ Д, энэ С гэж тэ. Эндээс нэг ийм зурагтай. За ийм бодлогыг бодохын тулд яах вэ гэж. Газрын ногооны талбай 6 га гэж нээс тэнцүү 6 га. За энийг бодохын тулд шүү дээ. Ерөөсөө эднэрийг л харж байна. За эднэр чинь ямар гэсэн үг юм? Тэнцүү гэсэн тий. Тэнцүү. За хижээд А, Е, Д, С, Ф чинь ямар төрш вэ? Тарбиц шүү дээ. Окей. За тэгхийн бол бид нар Б-гээс Б-цэгээс F-цэг хүрэх хүний явсан зайг олоо гэсэн шүү дээ. За энэ тэнцүү гэдгээс ерөөсөө ийшээ өндөр буулгаад ийшээ өндөр буулгасантай тэнцүү байна гэсэн үг үү? Тийм үү? За AB зайчин бол 200 м. Энэ чинь бол 100 м. Тийм биш үү? За одоо эндээс бид нар зөвхөн ингэм. За 6 га гэхэд метр квадрат руу шийдэх юм бол нэг гад чинь юу вэ? 10,000 метр квадрат байдаг. Тэр юу? 60,000 метр квадрат гэсэн үг шүү дээ. За одоо тарбицын дээд доод суурьуудынх нь суурьуд мэдэрч тэгэхээр бид нэр өндрөө олоод өндрийг 2-оор хөвжүүлчих юм бол Б-гээс F хүртэх зай шууд гарчихна гэсэн үг. За тарбицын талбайг яаж болох вэ? А дээр нэмэх Б хуваах нь 2, үржих нь өндөр шүү дээ. За энэ ногооны талбайг энэ тарбицыг 2 дахин авсандаа тэнцүү юм чинь энэ талбайгаа мэдээж 2 тав очих юм бол 30,000 та тэнцүүлнэ гэсэн үг болж байгаа. За дээдөө суурьуд нь хэлсэн. 100-аар нэмэх нь 200, үржих нь аашаа. За энэ 100-аар 200 нэмээд 150 ааш тэнцүү 30,000 гэсэн үг. Эндээс өндөр маань хэд болж байгаа? 200 м. 200 м үү? За нэг тарбицын маань өндөр гарцсан чинь эндээс энд хүртэх зай гэдэг чинь 200 м-ийг 200-аар үржүүлснээр 400 м зай тулж иж Б-гээс E хүртэх зай маань боллоо.